Энэ ээж базрыг харгасан. Өөрийнхөө хүүхдийг эзэнэгдэх чадаагүйгээс болж бусдын хүүхдэд гайвшиг болжээ. Хүүхдийн төлөөх гаж хөдөлтэй хөтлөгдөн 18 жилийн турш мэйд янз бүрийн юм өгчээ. Нас барсан хүүхдтэйгээ адилхан болохын тулд чихрийн шижин аалтам саатал зэрэг өвчнөр өвчлөхийг оролцжээ. Үннийг мэдсэн охин маш их сэтгэлээр унжээ. Өөрийнх нь амьдрал мөрөөдөл энэ эмэгтэй гараар бүрэн зүтгэгдсэн байв. Харин тэр эмэгтэй өөрийгөө буруутай гэж бодсонгүй. Харин ч өөрийгөө мэйн төрсөн их гэж хэлсэн. Охин түүн дахиж итгэхээ болсон. Өөрт нь итгэхгүй байгаа мэйг хараад дахин нойрчлох тараа ихээр зөхөв. Айцаа охин сандран ханны болон руу ухрав. Ийм амьжтай хүн байсан гэж одоо хүртэл итгэж чадаагүй байлаа. Мэй 50 дээрх хортой эмээг анзаарлаа. Тэр мөч түүн дахин нэг санаа төрөв. Ээж нь 18 жилийн турш түүний өгсөн лавтай, өхүүлэхгүй гэдэг нь лавтай. Ээжийг орж ирэхэд айх зүлгээр өнөх хорийг шууд уучив. Ээж нь ийм зүйл болно гэж огт төсөөлсөнгүй. Яг таамагснаар ээж нь түүнийг эмнэлэгт хүргэв. Эм цөлөгч нар яаралтай хотоодыг нь угааж эхлэв. Хэд хоногийн дараа охин ухаан орсон ч хорны гаж нөлөө бүрэн арилаагүй байв. Аимшигт нь ээж нь хаалганы цаана харан зогсоор байлаа. Охин тохиолдлын тавтаа цөлөгчийг дуудав. Хартаар ямар нэг юм ойлгох хичээж байлаа. Юм хэлэх гээд байгааг ойлгож дэвтэр бол авчирч өгөв. Гэвч бич амжаагүй байтал тохиолдолд дуурч цөлөгч яран явлаа. Ээжийнх нь хийж байгаа зүйл. Цөлөгч явсны дараа мэйг дагуулад өрөөнөөс гарч чадав. Тэр чадгач нэгээрээ харцаараа тусламж ирсэн ч хинч түүнийг анзаарсангүй. Цахилгаан шатанд ээж хорон санаа гаргаж мэд дахин эмүүх талаар бодсоор байлаа. Өглөө цөлөгч охиныг алга болсныг мэдээд хамгаалалтын ажилтнууд мэдэгдэв. Нүүд төтөр тэр ээжийг сандар битсэн мөр байлаа. Цөлөгч хэрхэн зурж юу болоод байгааг гадарлаа. Энэ үед ээж мэйг түр шатны дэргэд очив. Цахилгаан шат ажиллахгүй байсан тул ээж яхаа мэдэхгүй сандарч байлаа. Мэд их сургуулийн лого харагдав. Мөрөөдөл нь түүнийг дахин урам зоригтой болгосон. Ээж нь эргэж ирв. Тэрэгэн зэрэг хөдлөхгүй байгааг анзаарчээ. Мэй амархан өгөхийг хүссэнгүй. Хөлөөрөө тулж тэрэгэнцийн хөдөлгөөнийг зогсоож. Энэ үед цагдаанаар ойрж амжлаа. We are going home! Тэр шатаар өнгөрч унаад өгсөн тодорхойгүй байлаа. Мэй ингэж нэг юм авраглаа. Цаг хугацаа өнгөрсөөр 10 жил өнгөрчээ. Охин хөл айлмаар идэгч удаанч болтгоо алхаж чаддаг болж. Энэ удаа шоронд байгаа ээжигээ ирэхээр явлаа. Тэр ээжтэй хөлн идэж байгаа тухай хийж явахгүй жирийн хүн шиг алхаж чадна гэж хэлв. Ээжийнх нь түүнрүү ширдэх харц айц дөрүн байлаа. Мэй амнаасаа 3 ширхэг юм гаргаж ирв. Ээж нь сүүлийн 10 жилийн турш хортой юм уудсан болтой. I love you, Mom. Now open wide. Хэдий ээж хэрцгий байсан ч Мэй түүнээс илүү аимшигтай бас овжин байжээ. Чи хэрвээ гол дөрөв охин байсан бол ийм зүйл хийж чадах байсан уу? Now open wide.